Та сайн байна уу? Сайн байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Цогтой ир гэдэг Овг Самандар. Нас 54 хүрч байна. Ард халах юу гэдэг үлээ. Тиймэрхүү тодорхойлолтууд байна да ингээ. Самандарын Цогтой ир гэж хэн бэ? Над яг энэ нэвтрүүлгийн зохиомж их сонирхолтой санагдаад магадгүй би ийм нэвтрүүлэгт анх удаа орж үзэж байгаа бах. Хүнд бас нэг хаяа нэг өөртөө ярих тохиолдол байдаг. Яг нэг тэрүүнэрхүүл юм шиг байна л да. Сайн муу янз бүрийн тохиолдол байдаг. Зарим хүмүүс жишээлбэл шартчаад толон дөөргөө хараад ярьж ах шитэй. Монголын уран сайхны одоо түмний нэг кинонд гардаг штэ. Өөртлөгөө бүрсдгээл чи юу тэргээл. Тэрэн шиг одоо өөртлөгөөх нь хаашаа зүгээр эрхэм нөхөр Цогтой ир чи хэн бэ? Би хийм бэ? Би өдөө болтол юу хийвэ гэдэг талаар ярилцах юм шиг байна. Би бол эглэжийн нэг Монголын иргэн хүн. Дунд иргэм насны уран бүтээлч. Шог зургийн төрлөөр уран бүтээл төрөж яваа уран бүтээлч гэж их ерөнхийд нь бол тодорхойлмоор байна. Улаанбаатар хотод юу төрж өссөн хотын унган иргэн. Гэхдээ би 2 дахь үеийн малчин. Тийм болохоор одоо миний одоо тал нь иргэнсэн хүн, тал нь малчин гэсэн үг. Тийм болохоор яг л одоо иргэншгүй Монгол түмний нэг эд эсэл гэж хэлж болно да. Шог зураач Цогтой ир тоншил сэтгүүлтэй хэрхэн холбогдсон бэ? Би тоншил сэтгүүлд 1985 онд анх орсон. 1980 онд төгсгөөлийн дунд сургуульд элсэж ороод 1984 онд төгссөн. Сургуульдаа 1 жил одоо зураасан зургийн одоо туслах багшаар ажиллаж байгаад бас 3 сар сургууль амарч явах хооронд Улаанбаатар хотын урчууд хэвлийн салбар гэж байсан. Энэ салбарт бас ажиллаж байсан. Тэгээд сургуульдаа 1 жил ажилласны дараа намын төвөөс шинэ газрын төв хэвлэл үнэн сүнний газраас алан бичиг ирж одоо энэ үнийг ажилд орноо гэсэн манай амглан багш. За миний хүн одоо дээшээ дэвшиж явлаа шүү дээ гэл ингээд намайг сайхан үдэж өгжээлээ. Тэгээд одоо тоншил сэтгүүлд орсныгоо бол би их аз жаргал хувь гэж одоо хүртэл бахархаж явдаг. Намайг хүн болгосон, хүний зэрэгтэй хүргэсэн газар бол одоо гал голомт бол одоо тоншил сэтгүүл. Тэгээ тэр олон эрдэмтэй, мэдлэгтэй, авьяастай агуу хүмүүсийн дунд одоо дөнгөж байгуулчаар би ороод хүн болж нөгөө төлөвшин хүмүүжих одоо бие хүн бий болох одоо хамгийн их үүрэг нөлөө үзүүлсэн газар гэж хэлж болно. Мэдээж энэний өмнө бол одоо миний гэр бүлийн хүмүүжил, миний эцгийн хайр халамж тэр бүх зүйл бол мэдээж байсан. Нийгэмд амьдрахад хөлөө олоход миний үзэл бодол тогтон бүрэлдэхэд бол одоо хамгийн нөлөө үзүүлсэн газар бол би тоншил сэтгүүлийг гэж бахархан дурсч явдаг да. 2000-ад оны их үед нэг хэсэг гарахаа болсон тоншил сэтгүүл дахин хэвлэгдэж эхэлсэн. Харин одоо баахгүй болсон.
За би тоншоо сэтгүүлийн бас ажиллаж байсан үеэ үргэлжлээд энэ асуултанд хариулъя. Тэр үед дөнгөж одоо Монголын анхны хошин шогийн хамтлаг болох учиртай нээжийн хамтлаг байгуулагдж байсан 1988 онд. Тэгээд тоншоо сэтгүүлийн зураач, учиртай нээжийн хамтлагийн зураач гэсэн юм албан тушаал дээр үргэлжлүүлж ажилласан. За ингээд ажиллаж байгаад 1990 онд мэдээж арчсан хувьсгал цагаан морин жил Монголын нийгмийн амьдралыг бидний бүхэл бүтэн чиг хандлага бүх зүйлийг өөрчилсөн агуу том хувьсгал болсон. Тэгээ энэ үед ч гэсэн эвлэл мэдээллийн хэрэгслүүд их өөрчлөгдөж байсан. Тэгээд одоо барамсай ах тэргүүлээд одоо нэг намын хэвлэл байхгүй гэсэн ийм албан бичиг энэ зүйлийг тэр үеийн үн сэний эрхлэгч төдүүгаад өгөөд төдүүгаач гэсэн тэр үед шуужөвшөөрөөд ингээд бас нэг хараалагдах газар байхгүй болохгүй гэд зохиолчдын эвлэлийн хорооны дэргэд тоншоо сэтгүүл бас ахин сэргэн гарсан. Энэ үед одоо барамсах эрхлэгч нь болж байлаа. Тэгээд ингэж явж байгаад одоо 90-ад оны дунд үед бол одоо ялангуяа оюуны энэ зүйл уучлаарай энэ харамсалтай энэ нөгөө нэг сонголтын ийм одоо снаар энэ нөгөө нэг заслны юм шиг байна. Би одоо сонин дээр бас хүмүүс оюуны бүтээл дээр бичих соёл дээр ингээд гიშгэж сууж байгаадаа бас жоохон санаа зовоо сууж байна. Яг энэ миний гიშгэж байгаа шиг ийм одоо байдал үүссэн. Одоо ном сонин хэвлэл маань одоо үгүй болж буурсан, хаагдсан, боогдсон. Тэгээ эдийн засгийн чадамгүй. За магадгүй тэр үед хүмүүс дэлгүүр хоосроод хүмүүс одоо талхаа яа гэж яхад юу ном бичих соёлтой нэг тийм үе гарч ирсэн л дээ. Тэгээд энэ үед тоншоо сэтгүүл гарахаа зогссон юм аа. Тэгээд гарахаа зогссны дараа хүмүүс одоо янз бүрийн ажил үйлс эрхэлж байсан. Тэгээ би бас өөрийн мэрэгжил энэ зүйлтэйгээ бас нэг тийм холдоогүй. Анх бол одоо Хэмэр гэж хэвлэлийн газар байлаа. Бас бид нар найз нөхдөйгөө хамтарч байгуулж байсан. Тэгээд энэ Хэмэр гэж хэвлэлийн газрын анхны захирлаар ажиллаж байсан. Энэ өөрөө хэвлэлийн салбар гэсэн үг. Дараа нь хэсэг урамтай хийж байгаад одоо MCS Group болоод томорчлоо. MCS компани Enterprise гэж хэвлэлийн газар байгуулагдаад удааг байсан. Одоо манай их хурлын гишүүн Инх Амгалан найз маань анх байгуулсан байсан. Тэгээд чи бас ирж хамтарч ажиллаач гэдэг Enterprise компани захирал, дэд захирал гэсэн ийм ажлуудыг бас эрхэлж хийж явлаа. Тэгээд энэ хооронд бас нэлээд хугацаа өнгөрсөн. Бас л ихэнх үедээ бас л дэж ташаа ороод бас л бизнесийн ухаан, хүнтэй харилцах ухаан олон зүйлд суралцаад бас л сайхан миний амьдралын том сургууль болсон. Тэгээд мэдээж миний уран бүтээл одоо миний нөгөө нэг одоо цаад нөгөө нэг одоо юу гэдгийг сэтгэл зүрхнээс чангааж байгаа тэр зүйл маань үргэлж намайг одоо дуудажсэн гэх юм уу юу гэх юм. Уянгаа хэллээр бол тэгээд би найз нөхдөд хэлсэн. За би ер нь чөлөө авъя. Уран бүтээлээ хийя. Одоо энэ тоншоо сэтгүүлээ сэргээж гаргая гэд. Тэгээд Enterprise компаниас гараад одоо тоншоо сэтгүүлээ нэг сэргээж гаргасан. 5-6 жил сэргээж гаргасан байдаг юм аа. Тэгээ бас мэдээж энэ хооронд бол нэлээх уран бүтээл хийсэн. Эргээд одоо өөрийнхөө энэ дуртай энэ зүйлүүгээ эргэж ирсэн их сайхан он жилүүд гэж боддог. За тэгээд мэдээж бас л нөгөө нэг эдийн засгийн тодорхой шалтгаан одоо нэг гэр бүлийн ч гэдэм үү нэг хүний одоо хувь санхүүгээр энэ том сэтгүүлийг гаргахад хэцүү байсан биз. Тэр үеийн бас сонин хэвлэлийн одоо чиглэлчийг хандлах хүмүүсийн унших хүсэл, ирмэлзэл тэгээд нэг тэр зүйл нь арай өөр байсан. Чөлөө чиглэлүүдийн одоо нэг ийм эрен үе бүүм гэж хэлж болохоор тийм үе байсан. Манайхан бас шар хэвлэл гэж янз бүрээр нэрлэдэг. Тэгээ би бас тэгж нэрлэмээргүй байдаг. Чөлөө хэвлэл гэдэг нэр нь бол тохиромжтой. Энэ нь яг нөгөө өөрийнхөө зүй тогтлын дагуу үзэгдээд өнгөрсөн ийм одоо эволюц энэ хувьслын нэг л ийм золиос үе нь одоо тэр үеийн одоо чөлөө хэвлэл гэж байсан тэр зүйлүүд одоо бол их бага болчих. Тэгээ яг тоншоо сэтгүүлийн хувьд бол би боддгийг магадгүй энэ төрөл зүйлийнхаа хувьд бас бид нар өөрчлөгдөх ёстой, шинжлэхдэх ёстой. Ялангуяа уран бүтээлч хүмүүст
одоо бас цаанаасаа суугдаагүй бидний сурч мэдэрч тэр үн зүйлийг шингээж чадаагүй тэр удирдах ухаанч байт юм уу менежмент энэ зүйлүүд нь бас биднэрт дутагдсан байх гэж боддог. Яг хоо мэдээж эргүүлж гарах одоо яг энэ хэлбэрээр биш ч гэсэн арай өөр хэлбэрээр гарах одоо сэргээгийн хүсэл сонирхол ерөнхийдөө маань миний дотор үргэлж явж байдаг. Тэгэхээр би зөвхөн эдийн засгийн учир шалтгаанаас гадна энэ төрөл зүйлийнхаа хувьд бас өөрчлөгдөх шинэ эрен үед ирж байгаа болов уу гэж би бас бодоод байгаа. Та яагаад шог зураг зурд юм бэ? Яг шог зураг зурдаг болсон учир шалтгааны тухай хүмүүс их олон асуудаг. Ялангуяа хүүхд залуучууд та яагаад шог зураг зурдаг болсон бэ гэхээр энэ шинжлэх ухааны үндэстэй ямар ч хариулт байхгүй мэдээж. За энийг бол би магадгүй жоохон тэнгэрлэгээр уянгаа хайлттай хэлэх юм бол энэ бол бурхны өгсөн хишиг одоо хүний зураг төөрөг гэж ярьдаг шиг над өгсөн нэг том даалгавар гэж боддог. Чи ийм хийх ёстой гэдэг. Одоо зүйрлж хэлвэл одоо юу гэдгийг одоо төрөх гэж байгаа хүүхдүүдэд одоо нэг бөмбөгшөж жигдгэл байг л да байсвал бөмбөгшиг за ингээл үзэхээр за чи зураач чи эмч чи зэргийн хүн одоо чи хулгайч гэдэг юм уу юу гэдгийг тэгээ тэрийг барайл энэ ертөнцид ирдэг шиг байгаа. Би бодоод байхад тэр бурхны өгсөн тэр бөмбөгийг барьж аваад тэгээд энээсээ би өөр юм хийгээгүй урваагүй юм шиг байгаа. Тэгээд хүн бахын утга учир бол одоо бас өөрөөсөө урахгүй байхыг би гэж боддог. Магадгүй би улс төрөөр ороод ч юм уу эсвэл нэг гайл ерөнхий газар ч юм уу шал өөр газар ажиллаж байвал би одоо энэ өөрөөсөө урвсан хэрэг үстэ. Тэгээд ер нь өнөөдөр байх нэг үнэн жоох ойр байх манай нөгөө соогийн дуу шиг жамаас дуу шиг нэг тэгж мэдээч яг бид нэр бурхан хотог туулгаад биш учраас мах цусан төрсөн учраас алдаа эндэгдэл байна. Гэхдээ тэр нь аль болохоор баг байлгахыг юм уу хичээх үндээр байхыг хичээх нь зөв зам юм шиг л надад санагддаг шүү дээ. Одооч нэг бас нэг овоо хэдэн жил амьдарчаар бас нэг юм таних гад дүгнэх гээд оролдоод байдаг болчихдөг юм байна. Монгол хүмүүс нөгөө 60 хүрчээд ухаачаад тэгээ 61-т хүчдэг гэдэг шиг. Одоо би ер нь юм жоох ойлгохгүй л ухаарах гал эвгүрэх гэлээ шүү дээ. Тэгэхээр одоо эсвэл тэнгээрээ яваад урт наслах хэрэгтэй юм уу? Ер нь бас нэг бусдад залуучууд нэг юм хэлж өгмөрч юм шиг. Ягаад гэвэл миний амьдралын туулсан зам байгаа учраас би зүгээр өөрийнхөө амьдралын туулсан зам үдсэн тэр одоо дүгнэлтээ хэлчихээр тэр хүмүүст үнэн бодит сургамж Христийг хэлдэг шүү дээ нөгөө гэрчил гэж ярьдаг. Тийм зүйл нь болд юм шиг байна. Зүгээр нөгөө зарим залуучууд байдаг шүү дээ. Гэр бүл судлаач одоо лектор мекторч гэдэг юм уу дөнгөж 10-тай 20-тай залуучууд ингээд цэхийнхаа авч гисэн костюмыг өмсч өвсөг гэлчээ суугаад телевизээрээ суугаад. Тэгэхээр би бол энэ зүгээр ямар нэгэн ном онлоос биш зүгээр жинхэнэ амьдралаас гарч ирсэн тэр зүйлийг л жинхэнэ үнэн гэх бах, жинхэнэ туршлага гэх бах. Бусад бодиттой үрдөө эффект төхөр тийм сургамжлал гэж боддог шүү дээ. Тийм болохоор аль болохоор нөгөө настай хүмүүсийн үгийг сонсч явал юу байдаг. Би тэрийг бас амьдралаар үзсэн. Би бол өглөж багш нарынхаа үгийг, ахмадуудын үгийг бас гүнтгэлтэйгээр сонсч тэр нь миний амьдралд зөвөр туссан болохоор би ахмадуудынхаа үгийг ер нь сонсох дуртай. Асуудлаасаа жоох халиа авчуусаа. Социализмын үед шог зураач байх, ардчлалын үеийн шог зураач хоёрт ялгаа бий юу? Ялгаа байлгүй яах вэ? Одоо энэ чинь хоёр өөр нийгэм. Одоо социализмын үед бол одоо үзэл сурталын гэж хэлж болохоор нэг намын системтэй тийм зүйл. Үзэл сурталын их чанга хатуу хяналттай ялангуяа хэвлэл мэдээлэлд тэрч утгаараа хэвлэл утгаас зохиол хянах газар бид нар одоо глобалит гэж нэг орсоор нэг нэрлэдэг байсан ийм газар хүртэл байлаа. Тэгээд энэ газар ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ гэхээр Монгол улсад нэвтэрж байгаа, хэвлэгдэж байгаа
нийтэд түгээгдэж байгаа ном, зохиол, сонин, хэвлэл, радио нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг, дуулагдж байгаа дуу, тэрний үг, утга санаа бүх юмыг хяндаг тийм тусгай газар байдаг байлаа. Их өндөр эрх мэдэлтэй. Тэр газраар хянуулаад, батлуулаад тэр нэг жижигхэн одоо гайлын байцаагч шиг одоо тэр хувь дугаартай тэр одоо тэр байцаагчийн нь одоо юу гэдгийг байцаагч гэж хэлэхгүй хаа одоо хянагчийн нь одоо тэр тамгыг даруулж ийж тэр бүтээл олны хүртэл болох эрх авдаг нэг тийм тогтолцоо байлаа л да. Тэр тогтолцооны үед зураг зурах. Одоо эрх чөлөөтэй өөрөөр сэтгэхэд ингээд зурх хоёр бол мэдээ тэнгэр газар шиг ялгаатай. Тэгтээ хүмүүс бас нэг буруугаар ойлгодог. Нөгөө угаасаа нийгэм тийм байсан болохоор бидний үзэл бодол, бидний итгэл үнэмшил тийм байсан болохоор бид тэр үннээсээ л төд зурдаг байсан. Хит дүүлэх янз бүрийн юм байсан л байлгүй яах вэ? Угаасаа л тэр үеийн нийгмийнхэн л дүр төрх юм чинь. 90-ад оноос хойш мэдээж энэ байдал бол оронгороо иргсэн хүмүүс эрх чөлөөтэй хүссэн зүйлээ сэтгэх, бодох, хэлэх, хэвлэн нийтлэх ийм эрх чөлөө нь бүр утгаараа ирсэн. Бүр утгаараа гэдгийг нь бол би хуучин тэр нийгэмд өсөж хүмүүжээд боловсрол болоод ажиллаад тэр бүх одоо зүйлийг мэддэг болохоор надад бол энэ бол хязгааргүй эрх чөлөө мэт санагдж байсан. Одоогийн зарим хүмүүст бол одоо бас хаалттай болтой мэт үзэгдээд байд юм шиг байлээ. Би бол үгүй гэж хэлнэ. Энэ бол харьцангуй одоо ялангуяа Азда маш одоо дэлхийн магадгүй хэдэн тэрбум хүмүүсийн эдэлж чадахгүй байгаа эрх чөлөөг бид нар үнэхээр бүр утгаар нь эдэлж яваа. За мэдээж одоо эрх чөлөө өгж гин гэдэг хаа хамаагүй болчихгүй. Мэдээж энэ бол мэрэгжлийн ёс зүй, сэтгүүл зүй, ёс зүй энэ зүйлээр бас бид нөгөө л нэг урдыг барьж исэн одоо юу гэдгийг үзэл сурталын цензур нь байхгүй ч гэсэн мэрэгжлийн ур чадварын тэр цензур нь бол уг нь байж ах хэвээр. Тэр зүйл нь хэн хийж явах хэвээр вэ? За нэгдүгээр хувь уран бүтээлч өөрийнхөө ёс зүй тэр нөгөө юу гэдгийг одоо тэр зүйлээрээ бас аваад явах хэвээр. Хоёрдугаарт мэрэгжлийн байгууллагууд нь сэтгүүл зүйн байгууллага ч юм уу хэвлэлийн байгууллагууд нь бас энэ дээр нь анхаарч одоо стандартаар нь үг үсгийн алдаагаар нь ур чадварынх нь одоо тэр төвшингээр нь эдгээрийг бас байнга хянж явах хэрэгтэй маа. Тэгэхгүй нөгөө бүх юмыг чөлөөнд тавьчихаа нөгөө чанаргүй уран бүтээлч гэдэг юм уу ийм зүйлүүд маш гараад нөгөө өөрийнхөө салбарын нэр үндийг унгаад байх юм. Тийм болохоор энэ түрүүний ярьсан асуултанд хэлэхэд бол би бол тэнгэр газрын ялгаа байна л гэж хэлмээр. Энэ бол монголчууд их сайхан зөвлөсөн байдаг ш. Тэнгэр газар шиг ялгаатай. Үндэ бол одоо бүрэн суурин дээр одоо 180 градус зэрэгсэн л гэсэн үг л дээ. Энэ тухай одоо таншуултгүй сэргээж гаргасан үед Японы Оскагийн сургуулийн нэг монголчууд тантан залуу ирээд миний уран бүтээлээр нэг одоо диплом ажил хийгээд тэгээд тэр залуу яг энд ирээд бүх миний уран бүтээлийн зураг юмыг аваад судлаад ярилцаад дараа нь урьдчилан хамгаалт юм болж байна юм гэж сүүлд нь дипломын ажлаа явуулсан. Зүгээр би хэдийгээр Японы хэл мэдэхгүй ч гэсэн тэр зүйлийг хараад миний дүгнсэн дүгнэлт бол одоо нэг хувь уран бүтээлчин уран бүтээлд гарсан өөрчлөлтөөр Монголын нийгэмд гарсан өөрчлөлтийг бас үзүүлэх гэж оролдсон гол санаа тийм болов. Наад хүртэл ингээд нэг дор ингээд хийцэн болохоор их сонирхолтой санагдаж байсан. Одоо Япон Америкийн харилцаа гэж одоо жишээлбэл Японыг шүүмжлээд сурч байсан. Одоо атомын бомбог, нейтроны бомбог гэж одоо үзэл сурталын одоо хүйтэн дайны үеийн тийм зургууд сурч байсан. Дарганаа зурж чаддгүй байсан бол дөнгөж 90 он гараад анхны эсрэг газар засварын засгийн газрыг шоглоо зургаад эхэлсэн. Тэр бол одоо энэ Монголын хэвлэл мэдээлэлд гарсан эрх чөлөө энэ зүйлийн өөрчлөлтийг их сонирхолтойгоор өгүүлсэн ийм ажилсыг надад санагдсан шүү. Тэгэхээр бидний энэ зураг одоо сэтгэх бүтээх юм эрх чөлөө бол үнэхээр одоо түрүүний хэлдэг үнэхээр одоо дэлхий дээр 7 агс гаруй тэрбум амьдарч байна. Бараг эдний ихэнхт нь олдохгүй байгаа ийм эрх чөлөөг одоо яг Азийн, Төв Азийн чэйжин дээр бид нэр эдлээ сууж байна. Тэгэхээр энэ бол одоо арчлалын буян. Тэгэхээр энэ буянг зөв эдлээрээ эдлэх юмсан даа л гэж
бих бодж явдаг юм те. Нөгөө буян даахгүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Нэг тийм хандлага бас ажиглагддаг. Тийм болохоор энд бас сэтгэл эмзэглэж явдаг та. Таны хувьд зураг үг хоёрын аль нь хүчтэй вэ? Мэдээж онч хэлэх юм бол аль нь хүчтэй. Оноогүй зураг юм уу, онсон үг нь гэх юм бол тэгэхээр урлагийн бүтээлдүүдээ өөрийн төрөл жанр тэр зүйлийг үл хамааран сайн бүтээл сайхан хийсэн сэтгэл шингээсэн тэр зүйл бол одоо хүн төрөлхтний үн төв болоод үлдчихэж байна. Магадгүй бид нэр хэдэн мянган жилийн өмнө хэдэн зуун жилийн өмнө хийсэн бүтээлүүдээр одоо хүртэл үдээр бахархаа сууж байдаг. Одоо хүртэл энэ одоо өвлөгдөхийн аргагүй тийм үнцэнтэй уран бүтээлүүд болоод одоо хүртэл гайхуулж байна гэдэг бол урлагийн уран бүтээлийн бас нэг гайхав шиг. Тийм болохоор энэ бол хоёулаа адилхан л гэж байл. Аялагч болсон гэсэн арт аяллынх нь нэлээд хэдэн орноор явсан. Энэ талаар энэ арт аял гэж энэ бол зүгээр цэвэр хувь хүмүүсийн санаачлаг гэх юм уу да. Бид нар өөрсдийн хобби, ижил, хүсэл тэмүүлэл тэр зүйлээ нэгтгэхэд одоо миний багын анд цацралт одоо гама гэрэл зураг яригдлын захирал соёлын гай өсөлтөн гэрэл зурагч ийм залуу бий. Түүх хөрөлийн захирал түүх ухааны доктор профессор Чулуун гэж ийм залуу байгаа. Эдгээр бас ингээд арт аял гэж нэрлээд бас ийш тийшээ. Гэхдээ хүмүүс ойлгодгийг энэ тэндээс бас янз бүрийн спонсор мөнгө аваад айхтар яваад байна гэж бас ихэнх нь л бас бидний өөрсдийн санхүүгээр ингээ яваад байдаг. Мэдээж одоо сайхан сэтгэл гаргаад тусалж байгаа манай Unitel-с хүсүүлээд байгууллагууд бий. Яг бидний өөрсдийн нөгөө хөөцөлтөгөө нөгөө нэг нэрлэхүү зангаас болоод бас нэг айхтар бас бид нар фаундеризинг гэж ярьдаг. Тэр мөнгө усах ажлаа сайн хийж чадахгүй байх шиг байна. Зүгээр яг тэрэндээ гондож готохгүйгээр бид нар бас өөрсдийнхөө бор зүрхээр ийм одоо өрөвчтэй аялал хийдэг. Одоо Япон, Орсын холбооны улс, Хятад гэл нэлээ бас энэ тэнгээр явлаа. Тэг ялангуяа Монголын түүхтэй холбоотой гэрэл зургууд, баримтууд, ном тохиомол одоо газрын зураг одоо юу гэдгийг тэр зүйлүүдийг хайх, ирэх, судлах, бүртгэх одоо болж өгвөл эргүүлж авчрах одоо тим зорилгоор явдаг. Зүгээр их тийм хар ярианы хэлээр хэлэх юм бол баг соёл урлагийн тагнуул гэж хэлж болохоор юм ажиллаа л да. Зүгээр яг нэгдүгürt бид нар өөрсдөө бахархахын тулд түүх соёлоо хөндлөх, эргэж зөвөөр харах тийм хандлагууд бас нэлээд гарч ирж байгаа шиг байна. Зүгээр бидний соёлтой холбоотой, урлагтай холбоотой ийм маш олон зүйл гадагшаа гарсан байт юм аа. Тэгээд энийг бид нар нэгдүгürt өөрсдөө мэдэх хэрэгтэй. Хаана юу байна гэдгээ бид нар бүрдэх ёстой. Тэр нь зүгээр юу юуг эргүүлээд авах тухай ярьж байгаа биш. Хаана юу байна гэдгээ нэгдүгürt бид нар мэдэх хэрэгтэй. Тийм мэдээллийн сан үүсэх ёстой гэж би бодож явдаг. Орос чухам юу байна? Хятад юу байна? Одоо энэ ил хаадын нутаг болсон энэ ойрхон орнодод юу байна гэх юм уу. Тэгээд дараа нь бол мэдээж тодорхой хэмжээгээр тэр одоо урлагийн бүтээл, соёлын үндсүүлүүдийг эзэмшиж байгаа одоо хууль ёсны эзэдтэй бид нар хамтарч хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Хамтарч ном гаргах, үзэсгэлэн гаргах. Өөрөөр хэлбэл тэр зүйлүүдийг эргэлтэнд судалгааны эргэлтэнд оруулах хэрэгтэй юм шиг. Зүгээр цацаа үйт хоёр бол эрдэмтэн ийм мэрэгжлийн хүмүүс биш. Зүгээр тэнд байгаа баримтуудыг авчирч энд эрдэм мэдлэгтэй тэр одоо тэр хүмүүст нь үзүүлж харуулж энийг жинхэнэ утгаар нөгөө судлагдах тийм эргэлтэнд нь оруулах тэр зүйлд одоо хүчин зүтгэж хоёрдугаар энэ бол бидний угаасаа хобби юм байна. Хүмүүс ч нөгөө дуртай юм хийхээр нөгөө жаргаад зовлон зүдгүүр одоо ядрах гэдэг юм уу тэр зүйлүүдэд марчдаг шин. Тэгээд хараад ахаар бас баггүй юм ээжээ одоо Монголын түүхтэй холбоотой Монголд урд нь үзээгүй хэвлэгдэж нийтлэгдэж байгаагүй хэдэн мянган зургуудыг бид нар эргүүлж олж ирсэн байна. Энд одоо нэлээд хэдэн үзэсгэлэн гарсан, нэлээд хэдэн ном гарлаа. Мөн одоо тэрж байгаа кино дүрс баримтууд одоо манай Чулууны бас хонц сэтгүүлийн оролцсон нэг ажил бол 100 жилийн өмнө одоо сайн уян намсран Монгол улсын анхны ерөнхий сайдын хуваар Оросод айлчилсан байдаг хаалт Орос улс.
Тэгээд энэ айлчлалын мөрөөр яваад маш их баримтууд олсон. Олон гэрэл зургууд. Тэрэн дунд бол одоо кино дүрсүүд байсан. Тэр нь бол нөгөө бидний үздэг нөгөө Сүхбаатарын нөгөө нэг юм хэдхэн секундын нэг кино дүрс байдаг. Тэрнээс өмнөх зүйл шүү дээ. Тэгж бодохоор бас үнцэнтэй. Одоо сүүх тэргээр явж байгаа, улаан талбай дээр аялж байгаа, хөлөг онгоцоор явж байгаа ийм кино дүрсүүд байсан. Тэгээд энэ үнэхээр ингээд холбогдоод ингээл яах юм бол тэр нь чөлөөтэй л байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг талаас нөгөө санаачлах хэрэгтэй юм шиг байна. Одоо минутанд одоо тэдэн өрөвлж гэдэг юм уу. Тэгээд нийтдээ нэг чинь $500 ч илүү боллоо. Тэгэл хинч бай авчирчих юм. Яг нь мэдээж энийг бид нэр хувийн мөнгөөр авчирсан гэхгүй бүх байгууллагууд нөгөөд ингээд эргэлтэнд орцсон байгаа. Маш олон ном тохимол одоо Монголын комисс гэж байсан. Тэр Монголын комиссийн одоо бараг 50 том хүртэл ажилласан байдаг юм а. Тэгээд тэрний бүхлүүдээ очиод тайлангуудыг бас олж ирсэн байгаа. Тэр зүгээр нэг хууч номын дэлгүүрийн бүкэнэс дэлгүүрийн булан талаа одоо тоост оруулаад явж байгаа. Оросууд хэлдэг юм а зарим хүмүүс нь. Хаант орсон үед за эн чинь өөрөө их гүрэн байсан шүү дээ. Тийм болохоор нөгөө та нарын одоо Монголын гэдэг зүйлд онц анхаарал хинж мэдээж тавихгүй. Тэгэхээр та нар өөрсдийнхөө юмар өөрсдөө юм хийгээч. Бэлэн байна. Гэрээгээ хийгээд албаасаар хандаад энэ бүх зүйлүүрээ дээр ном хий гэдэг. Тэгж ярилцдаг. Тэр утгаараа бид нар Козловын гэр музейхэнтэй бас юу гэрээ энэ төр хийгээд номнуудыг орчуулах эрх мэрх бүх зүйлүүд нь авсан. Зургуудынх нь эрхийг авсан. Мөн тэр одоо Kunst камер гэж байдаг Санкт Петербургт. Тэндээс бас одоо маш олон тоо зургууд одоо бас ирсэн байж ах жишээтэй тэргээр үзэсгэлэн гаргасан. За Эрмитажд одоо Алтан ордны улсын одоо маш том цуглуулга байдаг. Ноён уулын болчны бас маш том цуглуулга байдаг. Эдгээрийн одоо номны эрхийг аваад бэлэн болцсон. Гихчээний иймэрхүү ажлууд. Тэгээ яг энэ өөрөө миний хувьд магадгүй тэг тийм шин тутам юм шиг боловч бас л бас нэг өөрийгөө өөрчлөх гэж оролдож байгаа одоо эргээд нэг миний амьдралын нэг үед хамаарагдах нэг гоё хобби сайхан ажил эргээд энэ хүмүүст хэрэг болоод одоо эрдэмтэн судлаачд бас нэг сайхан гарын авлага болоо явж байвал бидний одоо ядран зүдрэн байж явсан тэр аяллаа одоо зорилго биелж гинэ л гэсэн үг. Тийм болохоор магадгүй одоо ийм олон аял гараад монголчууд бүгдээрээ өөрсдийнхөө энэ үнд зүйлүүдийг хайж дэлхийд даяар яваасаа эргүүлж олж авцраасаа магадгүй энэ бүхний дараа одоо телмач хумаар ч юм уу янз бүрийн шугамар одоо тэр нэг батарын одоо олдврыг эргүүлж авцарсан шиг одоо үнэтэй олдвруудыг эргүүлж авцрах боломжууд нь бол үнэхээр нээлттэй байд юм байлээ. Тийм болохоор арт аялдаа бол их тийм сэтгэл ханамжтай байгаа. Бид нар бас энэ жил бас нэлээд төлөвлөж байгаа зүйлүүд байна. Боломж нь байвал бас энэ аял үргэлжилсээр л байна. Та сошиал ертөнц буюу олон нийтийн сүлжээнд нэлээдгүй идэвхтэй байдаг. Бас хэд хэдэн группийн админ хийдэг. Тий, сошиал ертөнцийн хувьд бол энэ бас л нөгөө одоо хүндрэлтний энэ хөгжлийн явцад гарч ирсэн нэг юм том хувьсгал гэж хэлж болно. Харилцааны ийм маш сонирхолтой хэрэглүүр. Тэгээ мэдээж яг миний хувьд нөгөө хөгшин азраг жороос орно гэдэг шиг байднаар заалгаал, дүүнэрээр заалгаал анх эсж орж исэн. Одоо Твиттерт ороод дугаард нь шоолуулж ирсэн гадахад бас одоо хөгжилтэй л байдгийг. Тэгээд Facebook дээр ялангуяа би их ач холбогдол. Би нэг уран бүтээлч юм болохоор уран бүтээлийн гол зорилго нөгөө хүмүүст хүргэх аль болох олон хүнд хүргэх тэр уран бүтээлээ. Тэрэнд бол маш сайхан зөв тогтсон гүүр. Өөрөөр хэлбэл одоо миний бас нэг жижигхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийж хэлж болно. Одоо маш олон уншигчтай нэг сонин гаргаж байна. Маш олон уншигчтай сэтгүүл гаргаж байна гэдэгтээ агаар нэг ийм зүйлтэй. Тэгээ яг хоо миний бас нэг эмзэглэж явдаг юм бол нөгөө одоо энэ сошиал ертөнцид энэ одоо их түгээн дэлгэрсэн хэдэн апод байна. Одоо Twitter, Facebook энэ монголчууд идэвхтэй хэрэглэдэг. Тэгээд энэ мэдээж энэ бол хүмүүс хоорондоо харилцах ажил, адилхан ижил төрлийн сонирхолтой хүмүүс найзлах, нөхөрлөх тэгээд
өөрийнхөө ажил мэргэжлэр бусдад туслах одоо юу гэдгийг одоо нэг юм сайн сайхан зорилгын төлөө хийсэн ийм зүйлийг бас нэг арай нэг жоохон буруу одоо нэг хараал хэрүүлийн том бай салбар болгочоод тэгээд өөртөө энэ одоо асар том ийм хогийн уусгачаад тэрнээсээ маажаад өөртөө хордоод ингээд байгаа нэг ийм юм ажиглагддаг. Тэгээд аль болохоор энэ дунд орж нэг өөрийнхөө хэр хэмжээгээр ийм нейтрал хийх юмсан гэрэлтэйгээ мэдээл эсвэл хошин шог цааш нэг юмыг хэлэх байсан ч гэсэн ядахтаа нэг ийм хошигноод хэлчихвэл бас нэг доромжилж хэлэх биш. Хошигноод хөнхөн хүнд алдаад тогтлын хэлчихвэл бас нэг зөв үнцэг юм болов. Тэгээд тийм зорилгоор бас их нөлөөлөхийг оролддог. Одоо мэдээж би одоо өглөө одоо компьютераас агаад ч юм уу эсвэл гар утаснаас стрессдэх, нервтэх биш гоё. Уурал хайр одоо гэрэлгээ мэдлэг, мэдээлэл тэр зүйлийг авч ивэл хэн бүхэнд мэдээж хэрэгтэй. Тэгэхээр удахгүй мэдээж хүмүүсийн нөгөө энэ эргэн шиг үйл явц сайн руугаа явж байгаатайгаа адилхан мэдээж энийгээ дагаад хүмүүсийн ухамсар соёл энэ бүх зүйл өөрчлөгдөд тэрийгээ дагаад сошиал ертөнцийн энэ гол агуулга контент ч гэсэн бас сайн тал руугаа өөрчлөгдөх байхаа л гэж боддог. Тэгээ нөгөө сар гарнаач илүү нөгөө кинон дээр байдаг шиг тэр сайхан цагийг бас үзнэ нар гарнаа монголчуудаа л гэж хэлмээр байдаг шүү дээ. Тэгээд админы хувьд бол яг тийм яг идэвхтэй оролцдог хэдэн группүүд байдаг. Гэхдээ яг би бол миний өөрийн хийсэн групп бол одоо пенс цуглуулагчдын клуб гэдэг ийм групп нээсэн. Энэ бол одоо пенс сонирхож цуглуулдаг болон одоо пенсийг сонирхож эхэлж байгаа ийм хүмүүс зориулсан ийм чөлөөтэй групп байдаг. Тэгээд эхлээд удаагүй байгаа боловч их идэвхтэй зөв чигээр үгээ хөгжөөд явж байгаа ийм групп гэж ойлгож хүлээж авдаг. Цаа зорилго нь бол мэдээж пенсны соёлыг Монголд нэвтрүүлэх. Дэлхийд даяараа эргэж ирж байгаа энэ том соёл, энэ гоё зөв дууралт, энэ одоо кайф, энэ зүйлийг аль болох олон хүнд мэдрүүлэх юмсан энэ хотын хөгжим, хотын соёл энэ зүйлээр нь дамжуулаад бас хүмүүсийн хувь соёл хандлаганд нь нөлөөлөх юмсан гэсэн нэг ийм бодлоготой ийм манай групп байгаа. Тэгээд маш олон залуучууд элсэж байгаа. Тэгээд энэ маань одоо мэдээж ажил хэрэгч хүмүүсийн бас хамтын оролцоо PC Mall маань бас хамт оролцоод одоо пенс цуглуулагчид Монголд олноор оруулж ирж байна. Тэгэхээр өөрөө нөгөө пенсны соёл одоо дэлгэрэх үндсэн нөхцөл нь бол пенс цуглуулагчтай хүмүүс болох ийм шаардлага байсан. Тэгээд одоо энэ талыг нь одоо ойлгоод дэмжиж одоо айхтар ашиг байхгүй энэ салбар руу ороод нийгмийн хариуцлагаараа бас хотын соёлд нэмэр болж яваа юм PC Mall-ийн хамт олон бий бас пенс цуглуулагч, пенс сонирхдаг ийм хүмүүсийн өмнөөс бас баярснаа бас ахин дахин хэлмээр санагддаг юм аа. Таны амьдралын хэдэн хувь нь үнэн байдаг вэ? За би одоо яг хувь процентоор нь бол хэлж мэдэхгүй шүү дээ. Мэдээж одоо би дөрөв хэлсэн нөгөө бид нар чи одоо төгөлдөр гэдэг бол одоо бурхан л байдин гэсэн шүү дээ. Аль шашин тэгж ярьдаг. Бид нар мах цусан төрсэн хүмүүсийн хувьд хүм болгонд өөрсдийн цан онцлог хүмүүжил юмнаас болоод 9 жирийн алдаа тогтол байлгүй байх одоо над бол одоо хүнс мэргээс ахуулаад муу юмнууд бол зөндөө биш дээ. За мэдээж тэгэл нөгөө Монгол эрчүүдэд их хвчлэн байдаг нөгөө арх тастай холбоотой асуудлууд гэх юм бол тэгэл бас л нэлээ оройлон магнаалж явсан цаг үе янз бүрийн юмуд бий. Тэгэхээр би бол яг нөгөө нэг одоо энэ чинь нөгөө статистик юу судалгаа байхгүй болохоор тэд өд гэж хэлж чадахгүй шүү дээ. Яг 70 хэдэн хувийн үнэн одоо 27.6% надлаа гэх юм уу. Тийм баримттай байхгүй. Ерөнхийдөө бол би түрүү хэлсэн миний хичээж явдаг юм бол манай соогийн дуунд гардаг да одоо яг үнэнд орох явах юмсан гэж бодож хичээж хармааж явдаг. Мэдээж тэр нь бол түрүү хэлсэн нөгөө нэг мах цусан төрсэн эгэл хүний амьдралын утга учираар тэгээ янз бүрийн дээш доош орох янз бүрийн байлгүй байна. Таны амьдралыг шог зургаар төсөөлүүлж зурвал ямар зураг байх бол? Би өөртөө тэр тухай бодож байгааг юм байна. Зүгээр мэдээж ямар нэгэн зураг гарах байх. Гэтэ би бол мэдээж өөрийгөө
одоо шүүн гэдэг бол хамгийн хэцүү зүйл шүү дээ. Тэгээ яг амьдралын эцсийн мөч ч юм уу нэг чухал шаардлагатай тийм үе дээр л өөрийгөө шүүх тийм шаардлагууд гардаг бах. Янз бүрийн цочир үйл явдлын дараа. Одоохондоо бол яг тийм айхтар цочир юм надад тааралдаг болохоор өөрийгөө шүүх яллах ч байт юм уу. Өөрийгөө одоо тийм ашин шугаар зурах тийм санаа сэтэл бол одоохондоо төрөөгүй л байна. Таны амьдралын үнэт зүйл. За нөгөө нэг за одоо миний аав бол их ухаантай хүн байсан. Одоо Эгэлжирийн малчин гаралтай. Тэгээд 1950-аад онд ээжээ дүүнрээ аваад хот руу ороод ирсэн ах нартайгаа хамт. Тэгээд одоо насаараа арширны үйлдвэр шивэдийн үйлдвэрт ажилласан жирийн ажилтсан хүн л дээ. Зүгээр яг магадгүй тэр хүний өгөгдөл нь бол их тийм агуу байсан гэж би сандгийн системтэй боловсруулаад хувь заяа арай жоохон өөр байсан бол тэгээ бас Монголын мундаг сэхэтнүүдийн нэг болох байсан тийм потенциалтай хүн гэж чадвартай нөөцтэй тийм хүн гэж би боддог юм а. Одоо хүртэл хайрлж хүндэлж явдаг. Шүлэг найр их сонирхдаг. Тэгээд нэг шүлгийг нэг сонсоо чэйжилдэг тийм ой сайтай хүн байсан. Тэгээд одоо боловч цомыг бол одоо өнгөртлөө ер нь үтсэндээ. Тэгээд гэртээ орж ирэхдээ бол боловч цомын эхний байранд орсон шүлгүүдийг чэйжилсэн орж ирдэг байсан. Тэгэхээр тэр хүн бол үнэхээр гайхамшигтай тийм мэдрэмжтэй. Тэгээ угаасаа нутаг усан ч гэсэн одоо захны шил өстэй сомбол төвлөгөөдийн үлгий мундаг нутаг шүү дээ. Тийм болохоор би бас сүслэн унтгаж явдаг. Хамгийн томоохон булгаа болоо залтай явцсан байдаг орцлоо. Тэгээд миний аавд одоо мэдээж өөрийнхөө ажил амьдрал одоо юу гэдгийг гэр орнод ижих одоо олон дүүрээ харж хандах тийм том үүрэг хариуцлага оногдоод бас тийм сурах боловсрох тийм айхтар боломж гараагүй юм шиг байгаа. Тийм болохоор би миний амьдралын утга учир бол одоо аавынхаа хэлсэн загсныг одоо айхтар гажуудуулахгүй одоо төрөүний ярьсан нөгөө нэг эгэл мах цусан төрсөн хүний алдаа энтгэлээ баг гаргах юмсан гэж л бодож явдаг. Тэгээд одоо хүн шиг л хүн явуучвал одоо гол амьдралын утга учир тэр л гэж боддог шүү дээ. Чамааг одоо үгүй болоход одоо харамсах хүн олон байвал чи одоо үнцэнтэй явсны хэрэг чамааг үгүй болоход хэнч мэдэхгүй юм уу? Тийм байвал бас харамсалтай. Тэгэхээр бас нэг хүн шиг хүн явахын утга учирыг би тэгж өгүүлэгдэж одоо миний олон найзууд байна л да ингээд харахад би одоо Талигч Бадрууган ч юм уу цаахан тэгээ манай гамагаар цугаа гэдэлхийн Бацор гэдэг одоо хүртэл ингээд санаас гардггүй тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө байхгүй мөртлөө байгаа юм шиг тийм хүмүүс байна. Байгаа мөртлөө бас байхгүй юм шиг тийм хүмүүс байдаг байхгүй. Магадгүй өөрсдийн зан характер ингээд амьдралын янз бүрийн үеэсээ болоод нийгмээсээ өөрийгөө тусгаалтсан тийм хүмүүс байна л да. Ердөө байгааг нь би мэдхээ байцсан тийм хүмүүс байгаа. Тэгээ магадгүй тэр хүний амьдралын хувьд өөрийнх нь өнцгөөс үзвэл бас болдог л баг. Гэтэ надад бол ингээд хүн болоод төрснийх бас нэг хүн шиг амьдрал гэж боддог. Өмнөөс нь харамсмаар ч юм шиг. Тэгэхээр хүний өмнөөс харамсах биш харин хүн өөрөө л ойлгохтой явбал тэгээд тэрийг тэгээд ядчих чаарангууд бид нар чинь тэгээд бас ойлгохтой чадахгүй юм да. Тэгээд янз бүр юм болох юм аа болох. Гэхдээ би яг өөрийнхөө гаргасан алдаа амьдгтал тэр зүйлүүд бол харамсдаггүй шүү дээ. Ер нь дөрөв зүйлж биш яг л бодтоор амьдрал зүгээр. Тэгээд жишээлбэл би одоо өнөөдөр бас ингээд хувцастайсандаа жоо санаа зовчлаа. Гэтэ яг би нөгөө эгэл надад чөлөөтэй бол би одоо ямар нэгэн имиж үүсгэх гэж байгаа биш учраас өөрийнхөө өмсөх дуртай тийм чөлөөтэй хувцсыг өмсөх дуртай. Зарим хүмүүс нэг албаар одоо халуун зүүнч байд юм уу костюм өмссөн зангай зүүцсэн ингэж эхэлдээд хэн нэгний зүнх барьцсан явж байгаа надад төвхтэй санагдал та. Магадгүй тэр хүмүүсийн амьдрал тэрэг болдог бах. Зүгээр бас нэг эрх чөлөөтэй явдаг тийм хэсэг бүлэг хүмүүс байна. Ялангуяа уран бүтээлч
хэдий нэг боломж болцоо муутаач гэсэн нэг магадгүй цаад нэг том утгаараа бол хамгийн баян хүмүүс явж байдаг. Сэтгэлээрээ эрхчлөөгөөрөө одоо бэлий танхаагаараа ууж идэхээр хамгийн эрхчлээд явдаг хүмүүс уран бүтээлчд. Тэгээд тэр ч утгаараа тэр хүмүүсийн аз жаргалын индекс тэр зүйл нь өндөр байдаг баг. Харьцангуй амьдралынхаа бүхэл хугацааны дурш мэдээж гачигдах зовох нэг ийм хэсэг хугацаанд бол хүнд хэцүү байдалд ордог л доо. Тэр нь бол нуухан байхгүй. Гэхдээ нийт хугацаанд бодох юм бол одоо нэг төрөүний хувиар хэлэх юм бол нэг 75.6% нас жаргалтай явдаг л нөхдөдтэй. Шог зургийн дараагийн үе бэлтгэгдэж байгаа юу? Одоо залгамж халаа гэдэг утгаараа хэлж явах шиг байна. Зүгээр яг шог зураг маань өөрөө би боддог юм аа. Яг бидний үеийнхэн болохоор за миний амьдралын утга учир болсон болохоор ингээд тасралтгүй би зураад байдаг. За хүмүүс их сонирхдаг чи шог зургаар мөнгө олд юм уу гэд. Яг үндэ айхтар тийм мөнгө олох тийм салбар биш л дээ. Магадгүй уран зурагч юм уу эсвэл сэлбэр одоо мөнгө аяг хийдэг ийм гар ууртай хүмүүсийг бодоход бол мэдээж одоо санхүүгийн хувьд бол тийм боломжгүй ийм салбар л да. Магадгүй энэ ч утгаар нь бас залуусын сонирхол нь өөр чиг юм руу яваад тах шиг байна. Мэдээж би бол одоо шог зураачдын залуумж халуу энэ зүйлийг бол тасарсан гэж би бодохгүй байна. Гэтэ яг нөгөө тэр авьяастай хүмүүс магадгүй мөнгө олох өөр салбар руу. Хэрвээ шог зургийн үнэлэмж энэ зүйлийг бид нар нэмэгдүүлж чадах юм бол мэдээж шог зураачд бол өстой нөгөө зах зээлийн нийгэм учраас маш олноор өөрөө гараад ирнэ. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ уран бүтээлээр тойрогддог хэдэн уран бүтээлчдийн асуудал биш уг нь бас нэг бодлогоор нөлөөлөх хэрэгтэй юм шиг. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас энэ дээр их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ялангуяа комиксын урлаг бол их сүрхий хурдан хөгжиж байна. Бас л их ойролцоо ийм төрөл. Ягаад гэвэл энэ салбар маань өөрөө магадгүй санхүүгийн боломж олж болох болцоотой ийм салбар учраас би залуусыг бас энэ зүгт бас нэлээд чиглээсэй гэж бодоод байдаг. Шог зураг гэдэг бол одоо хүнд хэцүү төвлийн хувьд бол бас л хэцүү. Тэгээд энэ санаа тэр зүйлийг олох гэж их урт удаан хугацаанд шанална. Тэр санаагаа олцоод нөгөө зүйлээ зураад тэргээрээ чинь мөнгө олж чадахгүй бол бас одоо их золиос шаарддаг ийм л төрлөлтэй. Гэхдээ яг бид нар бол нөгөө хар үгээр хэлвэл нөгөө ийм маниак болсон хүмүүс чинь тэгээд одоо энэгээрээ таашаал аваад тэгээд одоо зураал хүн л дээ. За мэдээж одоо яг энд үнэхээр хүсэл сонирхолтой зурх хүсэлтэй ийм залуучууд байвал энэ хувь хүнээс их золиос шаарддаг ийм урлагийн төрөл шүү гэдгийг бас хэлмээр байгаа. Тийм болохоор үнэхээр хүсэл дуртай бол мэдээж үргэлж нээлттэй. Энэ бол маш том таашаал, аз жаргал. Тэгээ тэрийг хэсэг хугацааны бас их уйггүй хөдөлмөр одоо зовлон мэрэгшлийн дараа олж мэдэрдэг тийм таашаалаа. Тийм болохоор нөгөө манайхаа их тийм бэлэн имийг их хүсээд байдаг. Нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ нөгөө 20,000 энтрийн л гай бахалтай бодвол тэгээд нөгөө амархан ингээд амжилтанд хүрэхийг хүсдэг. Амархан их мөнгө олохыг боддог. Тэгээд энэ 10 жил магадгүй 20 жилийн урт удаан суралцах хөдөлмөр ажиллах тэгээ уйггүй тэр зүйлийн дараа ирдэг тийм одоо бурхны хишиг юм байгаа шүү дээ. Уг нь бол чамаа шагнаж байгаа шагнал учраас чи нөгөө тэр зүйлгүйгээр тэрийг авах гэж хичээгээд байна гэдэг бол шудраг ус замаар ч юм уу эсвэл одоогийн залуучууд ч нөгөө наам дагт ч юм уу нэг тийм хөрх боломжуудыг хэлээд их шиг байгаа. Түүнээс яг шударгаар үнэн мөнөөр гэх юм бол одоо маш их уйггүй хөдөлмөрийн дараа ирдэг юм шан хишиг юм аа. Чи үнэхээр өөрөө сэтгэл зүрхээ шингээгээд тэр зүйлийг хийж чадах юм бол чиний хүсэж байгаа тэр санхүүгийн боломж болцоо дараа нь угаасаа ирдэг юм аа. Тийм болохоор эхлээд мөнгө бодож биш. Уран бүтээлийнхаа чанар чансааг бодож урт удаан хугацаанд уйггүй хийсний дараа л тэр зүйл төрж чадна гэж би хэлмээр байна да. Таны хүүхдүүд шог зураг зурж байна уу? Түрүүний хэлсэн
би нэг юмар зөөрлжээс одоо бурхан багшийн шийдж өгсөн тэр одоо бөмбөгч байд юм уу тэр зүйл хүм болгонд өөр байдаг юм шиг байгаа. Жишээлбэл одоо хин нэгэнд одоо чи одоо яруу наагч болох ёстой ч гэдэг юм уу. За магадгүй тэр бөмбөг нь өөр байсан байж болно. Зүгээр яг манайханд нэг ийм нийтлэг дутагдал байдаг. Эмчи хүүхд эмч байх ёстой, зураач хүүхд зураач байх ёстой гэдэг миний үеч гэсэн тийм үзэгдлүүд байсан. Тэгээд хүүхдүүд нь ихэнх нь эмч зураач эсвэл хөгжмийн зохиолч заавал хөгжилчин байх ёстой гэдэг ингээд нэг. Тэгээд тэр дундаас нөгөө хүсээгүй хүсэл мөрөөдөл зүрх сэтгэл тархиад агаагүй эзэмшсэн мэрэгжлүүд болохоор хүнд аз жаргалыг өгч чаддгүй, сайн уран бүтээл гаргадгүй. Тэгээд нэг юм дундаж саарл уран бүтээлч гарчдаг. Тэгээд би нэг хэсэг том угаас ингээд шог зураг зургуулах гээд оролдоод ингээд бас нөгөө дургууланд нөгөө дарж иж сахил хүртээх гэж оролж исэн боловч бас амжилтанд хүрээгүй. Тэгээд тгээгүй ч дээр юм шиг байсан. Тэгээд өөрсдийнхөө хүсэл сонирхол, өөрсдийнхөө олсон тург, зураг төрг тэр замаараа явах эрхчлөөг өгсөн байгаа. Нэг одоо Бельгийн жилүү бас нэг шог зургийн уралдаанд ороод каталог матлагтай гарцсан. Би тэрийг баг өөрөөс нь илүү баярлж байна. Үзүүлж өнгөрч ирсэн үе байдгийн. Тэгээд тэр бол бас их тийм үр дүнтэй арга биш. Хамгийн гол нь тэр хүн хинбэ гэдгийг таньж мэдээд тэр хүнд таарсан онцлог, хүсэл мөрөөдөл тэр зүйлд нь яг сууж тохирохоор тийм мэрэгжил мэдлэгийг эзэмшүүлвэл тэр хүнд болоод нийгэм бусдад хамгийн өгөөжтэй ийм буян болох юм байна гэдгийг л би ясмын хантаалал ойлгосон да. Танд баярлалаа. Та Монгол Улсын иргэн саман дээрэн зөвхт баяртай ярилцлаа. За баярлалаа. Бас ингээд өөртөөгөө ярилцж үзсэн чи бас яриа өөрөөтэй их сериусны их дайггүй залуу байт юм ба шүү дээ. Бас урд нь ингэж тухтай ярилцж үзээгүй. Танилцахад таатай байсан шүү.